Сайн бацгаана уу? Улсын ерхий прокурорын газрын олон нийтийн харилцах албанаас 7 хоног болгон бэлтгэн үргэлжлэх Про подкаст шинэ дугаар эхлэж байна. За өнөөдөр бол 164 дахь дугаар та бүхэнд хүрэх болно. За өнөөдрийн зочин Налах Багхангаа дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Лавга оролцож байна. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд танд ч гэсэн өдрийн мэнд хүргэе. За мөн өнөөдрийн Про подкастыг үзэж байгаа үзэгч, за сонсогчдоо бас энэ өдрийн мэндийг хүргье. За подкастаараа тодорхой нэг сэдвийн хүрээнд мэдээлэл бэлтгэж ярилцдаг байгаа шүү дээ. Өнөөдөр та бүхэн сэдв заллах, завших гэмт хэргийн талаар ярилцах болно. За тэгэхээр эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт маш олон хэргийг хуульчилсан байна шүү дээ. Өмчлөх эрхийн эсрэг. За энэ одоо зүйл заалтын талаар жал дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг гэж яг юу хэлж байгаа юм бэ? За Монгол улсын үндсэн хуулинд Монгол улсын иргэний идэлх эрхийг бол тодорхой зааж өгсөн байдаг бөгөөд за үүнд бол Монгол улсын иргэн за үйл хөдлөх болон хөдөлгөөний дүрмийг шударгаар олж авах эзэмших за өмчлөх эрхтэй байгаа. За тухайн эрхийг бол эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлгээр бол тусгаалan хамгаалж дээрх эрх зөрчигдсөн тохиолдолд хохирол хор уршигын ангиллаас хамаарч эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бол заасан. За эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 17 дугаар бүлэгт бол нийтдээ за өмчлөх эрхийн эсрэг бол гэмтэргүүдийг бол тусгаалan бол хуульчилж өгсөн байгаа. Тэгэхээр тэр дундаа заллах гэдэг энэ гэмт хэргийн талаар ярих гэж байна тийм ээ. Ер нь иргэд олон нийт энэ заллах төрлийг яг ямар төрлийн гэмт хэрэгт нь төлхөө холбогдож тэг хохирогч болж байгаа вэ? За энэ тухайд бол нийт одоо Монгол улсын хэмжээнд зөнхлөн үлдэж байгаа гэмт хэргийн тухайд заллах гэмт хэрэг дундаа за цахим заллингийн гэмт хэрэг бол маш их үлдэгдэж байна. За мөн дээрээс нь иргэд олон нийтийн за мэдээлэл буруу ойлгосноос юм уу эсвэл одоо өөрийн энэ буруутай үйл ажиллагаанаас болж энэ завших гэмт хэрэгт бол бас холбогдож байгаа тохиолдлууд бол байна. За тэгэхээр техник технологийн ингээл хөгжил дэвшлиг нөгөө нэг сүүдэртэй тал нь тий гэмт хэргийн гаралтыг ихсэж шүү дээ. Цахим заллинд их өртөж байна. Хүмүүс яагаад юу цахим заллингийн хохирогч болоод байгаа юм бэ? Би бол бодохдоо ингээл за Facebook, Twitter ч гэдэм үү олон даагчтай тийм. Энэ ингээд нийгмийн сүлжээг хэрэглэхдээ танихгүй хүнд одоо хууртаад мөнгөө өгөөд алтна гэдэг бол тухайн хүний 100% хариуцлагагүй үйлдэл юм болов уу гэж хараад байдаг байхгүй юу? Тэгэхээр яагаад тэр хүнийг мөнгөө өгтөл нь хуурж мэхлээд залж ийн вэ? За энэ тухайд мэдээж техник технологи хөгжсөнтэй холбоотойгоор техник технологи бол бидний ажлыг бол маш их хөнгөлчилж байгаа. За өмнө нь бол бид магадгүй харилцаа холбоогоор захидал харилцаагаар харилцдаг. За биеэр очиж уулздаг байсан бол техник технологи хөгжихийн ирээр бид одоо гар утснаасаа дуудлага хийх, хоорондоо зурвасаар харилцах, шууд бие биенийхээ хоолоогоор ярих, дүрстэй одоо залах гэх маш олон сайн талууд гарч ирээд бидний ажлыг маш хөнгөвчлсөн боловч за нөгөө талдаа энэ цахим орчныг ашиглаж за залж байгаа заллах гэмт хэрэг үлдэж байгаа хүмүүсийн тоол цөөнгүй байна. За энэ хүмүүс нь тодорхой хэмжээнд бас ажил төрөл эрхлэх сонирхолгүй за амар хэлбэр аргаар бас мөнгө олох гэсэн за бүр цаашлаад үүгээрээ амьдралынхаа их усрыг болгосон ийм тохиолдлууд бол цөөнгүй ажиглагдж байгаа. Тэгэхээр иргэдийн хувьд харин яагаад ер нь хохирогч болоод байна? Иргэдийн тухайд за залж байгаа хүний тухайд хохирогчд одоо хамгийн боломжит хувилбар санал болгож байна. Итгэл үнэмшлийг төрүүлж байгаа. За яагаад итгэл үнэмшил төрүүлж ийм гэх юм бол мэдээж аливаа нийгэм хүн байгаа цагт эрэлт байдаг. За тухайн эрэлтийг бол хангасан нийлүүлэлт байх ёстой. За нийлүүлэлтэн дээрээс бол үнийн дүнгийн өрсөлдөөн бол гарч ирж байгаа. Тэгтэл тухайн залж байгаа хүн маань хохирогч нарт санал болгож байгаа зүйл нь хямд эсвэл үнэгүй байж болох одоо зах зээлийн ханшнаас хамаагүй хямд байх жишээгээр бөгөөж тавьж гинэ гэсэн үг нэг юм даа. За тухайн худалдаа авагч буюу одоо хохирогч болж хохирж байгаа хүн маань за тухайн бараа бүтээгдэхүүн эсвэл эд зүйлийг эсвэл суглаан тавьсан эд зүйлээ үнэгүй эсвэл маш хямд үнээр авах гэсэн энэ өөрийн хүсэл эрмэлзэл дээр бол бас тулгуурлаж энэ цахим гэмт хэрэг бол үлдэж байна гэж харж байна. Тэгэхээр хоёул жишээ яриа л да тий хүмүүс яг дийлэхтэй яаж хохироод байна ямар одоо өгөөшөнд нь хороод тий эд хөрөнгөөрөөч гэдэг юм уу эдийн засгаар хохироод байна. За заллах гэмт хэргийг үлдэж байгаа хүний тухайд бол маш олон төрлөөр
энэ гэмтрийг бол үлдэж байна. За тухайлбал за бидний сайн мэдэх бол Ромас Заллин байна. За нөгөө талдаа хин нэгэн хүний за цахим хаягийг өөрийн болгож авснаар за түүний ойр дотны хүмүүсээс мөнгө авах. За мөн дээрээс нь энэ одоо та сайн харсан бол сүүлийн үед энэ Facebook цахим орчинд за 1 сая төгрөгөөс 1 тэрбум төгрөгийн хооронд ч юм уу те за хүүгүү эсвэл одоо барьцаагүй зээл олгоно гэсэн ийм хуурамч одоо зарууд бол маш их явж байгаа. За энэний дор бол одоо манай хохирогч нар маань бол одоо зээл авъя гэж бодож байгаа бол над руу одоо зураг сүчээрэй гэсний дагуу холбогдож байна. Аливаа нэг ийм худалдан борлуулах тухай зарын доор маш одоо боломжийн үнэтэй зээлийн саналуудыг бол тавьж байна. За үүгээрээ бол хохирогч нарыг бол өгөөш болгож байна гэж бол харж байна. Яг ийм заруудыг маш ихээр харж исэн юм байна л да. Яа харахгүй те их л үнийн дүнтэй баг ямар ч та зовлонгүйгээр зээл авч болно гэл тийм мэдээлүүд байдаг. Гэтэ одоо энэ олон нийт чи хэрсүүжээгүй юм байна л да те ийм мэдээлэл давтаад хүү бахта зээлч юм уу те ингээ хууртаад байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр бидний хамгийн том зорилго бол нэгдүгээрт цахим заллин бол маш их байна. За энэ цахим заллингийн бол тодорхой юм үлдэж байгаа арга хэрэгслүүдийг бас олон нийтэд таниулж за энэ арга хэрэгслүүдийг олон нийтэд таниулснаар бол бид бас тодорхой төрлийн гэмтрээс бол урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэж харж байна. Яг тэгвэл цахим заллингийн энэ хэргийн гаралтыг бууруулахын тулд Налах дүүргийн прокурорын газраас юу хийж байгаа? За Налах Баханга дүүргийн прокурорын газрын хэмжээнд за нийт Налах Баханга дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн судалгааг бол гаргасан. За энэ судалгаан дээр үндэслээд бол за төлөвлөгөөгөө бол гаргасан байдаг. За уг төлөвлөгөөнд бид нар нийт прокурор ажилчдын зүгээс иргэд олон нийтэд за цахим заллингийн талаар гэмтэргийн талаарх ойлголтыг өгөх. За мөн дээрээс нь энэ гэмтрээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Яаж бусад энэ жинхэнэ болон хуурамч заруудыг ялгах вэ? Тэр заллигч этгээдийн гол үйлдэлийн арга хэрэгслүүд нь юу байгаад байна гэдгийг таньж мэдүүлэх зорилгоор за яриа таниулгуудыг бол тасралтгүй хийж байна. За мөн дээрээс нь Налахын болон Баханга дүүргийн цахим Facebook цахим орчинд одоо олон дагагчтай группүүдтэй бол хамтран ажиллаж байна. За ингэж хамтарч ажиллахдаа бол Налах Баханга дүүргийн прокурорын газар болон Налах дүүргийн цагдаагийн элтэс, Багнуур дүүргийн цагдаагийн элтэстэй хамтраад за тухайн пэйж хаяг эзэмшиж байгаа одоо эдэн эрэхтэй за хүмүүстэй бол холбогдож за магадгүй заллингийн гэмтрийн шинжтэй одоо пост оруулах энэ зүйлүүд дээр бол анхаарал хандуулж ажиллаж байгаа. Зөв хязгаарлалт тогтоож ажиллаж шүү дээ. Тэгж яах вэ? Бид аль болох за аль нь одоо заллих гэмтрийн шинжтэй байж магадгүй байна вэ? За аль нь жинхэнэ байж магадгүй байна вэ гэдэг дээр бол цагдаа байгууллагатайгаа хамтраад энэ дээр бас дүн шинжилгээ хийгээд за магадгүй заллих гэмтрийн утга агуулга илэрхийлсэн пост байх юм бол бид нар бас тэнд энэ постыг бас устгах боломжтой юу үгүй юу эсвэл тэр постн дээр репорт хийгээд хуурамч байж болзошгүй гэдэг талаар нь иргэд олон нийтэд бол анхааруулж ажиллаж байна. Тэгэхээр бас сүүлийн үед энэ цахим заллингийн хэргийн холбогдогч нар магадгүй залуужаад байна уу да гэдэг хандлага төрөөд байна л та тийм ээ. Тийм зүйл ажиглахдаггүй насны хувьд ч юм уу. Яагаад тэгэхээр нөгөө сүүлийн үед ч одоо судалгаа авнаа тий нэгж өгнөө энэ судалгаанд хамрагдаад өгөөч энэ гэдэг ч юм уу. Тийм байдлаар цахим заллингаас үлдээд байгаа ажиглагдаад байгаа шүү дээ тий. За шинээр гарч ирж байгаа за тодорхой ус үйлдлийн аргууд байна. За энэ аргууд донд бол за мэдээж та азтан боллоо. За эсвэл одоо танаар нэг судалгаа бүглүүлэх гэсэн юм аа. За судалгааны хариуд бол танд 5-аас 20 мянган төгрөгийн одоо шагналтай. За ингээд суглаанд хоцсон иргэн маань бол за суглаанд хоцсон үнийн дүнгийнхаа 10% шилжүүлснээр за тухайн эд хөрөнгийн бол өмчлөгч болох боломжтой гэх зэрэгээр. За нөгөө тал нь бол судалгааны тухайд за таны утсанд эсвэл мэйл хаягт за 4-6 оронтой бол код очино. За энэ кодыг бол та над руу явуулснаар судалгаанд оролцох боломжтой болоод та дансаа над руу явуулаарай гэх маягаар таны өөрийн тэр хувийн мэдээллийг бол өөрийн одоо залливч хүн өөрийн болгож авах энэ арга хэрэгслүүдийг ашиглаж байгаа нь дийлэнх одоо залуу хүмүүс бол холбогдож байгаа. За энэ насны тухайд бол 20-с 30 насныхан бол илүү их зөнхөлж ийн гэж харж байна. Тэгэхээр ялангуяа
ахмад насны хүмүүс ч юм уу тийм бидний аав ээж энэ зайланд өртөх магадлал өндөр байдаг юм болов уу гэж би хараад байдаг л да. Яг л уртсан дээр нь тийм мессежүүд ирдэг. Тэ бас хамаагүй анзааралгүйгээр тэр линкэн дээр нь дарчдаг ч байт юм уу тийм. Тэгэхээр хохирогчд ер нь та бүхэнд хандаж мэдээлэл өгөхдөө яг юу гэж хэлдэг вэ? Яагаад ер нь хохирцсан талаараа? Тийм л бидний зүгээс одоо таны гар утсанд ирж байгаа 4 оронтой одоо нууц үг байна уу? 6 оронтой нууц үг байна уу? Энэ таны хувийн мэдээлэлтэй л холбоотой байгаа. Зайлшгүй. Таны хувийн мэдээллийг авахын тулд зөвхөн таны өөрийн зөвшөөрлөөр аавна. За тухайн хувийн мэдээллээ өөрчлөх эсвэл нууц үгээ мартсан тохиолдолд тэр 4-6 оронтой код бол таны гар утсанд ирдэг. Гэтэл та тэр өөрийн хувийн мэдээллийг өөрчилж болох тэр түлхүүр үг буюу нууц кодыг одоо залилагч хүнд өгснөөрөө өөрийн тэр Facebook хаяг болон за Instagram хаяг бусад энэ цахим орчны хаягуудыг алдах бүрэн боломжтой. За тухайн түлхүүр үгийг өөрийн болгож авсан одоо хүн маань таны мэдээллийг бол одоо бүрэн хуулж авч өөрийн талд одоо ашиглах боломжийг бол бий болгож байгаа. За ингэснээрээ эргээд ямар сөрөг үр дагавартай байх юм бол Facebook цахим орчинд аваад үзэх юм бол за Facebook гэдэг бол магадгүй цахим орчин дундаа бид өөрсдийгөө илэрхийлж байгаа нэг илэрхийл болж хууржээ. Бас таныг таних бас нэг хэлбэр болсон байна. За гэтэл Facebook цахим орчинд бидний харилцаж байгаа зурвсууд дунд бол хамгийн ойр дотныхоо хүнтэй харилцаж байгаа зурвсууд бол байдаг. За энэ дундаас бол тухайн залж байгаа хүн маань танд одоо итгэж болох хамгийн ойр дотны хүмүүсийг сонгож за яаралтай мөнгө хэрэг болсон мэтэр за бус түмний данс руу шилжүүлж аван за хохироож байгаа ийм асуудал байна. Тэгэхээр иргэд бас өөрсдөө цахим халдлагад өртөхгүй байхад бас анхаарах хэрэгтэй шүү дээ тийм ээ. Тэгэлгүй яг тухайн одоо нэг удаагийн нууц код бол зөвхөн таны өөрийн хувийн мэдээллийг хадгалах өөрчлөх зорилттой. Бусдад дамжуулахгүй байснаар та өөрийгөө энэ гэмтэргийн одоо хохирогч болохоос урьдчилан сэргийлж байна гэсэн. Гэтэ бас нэг зүйл анзаарлаа л да. Хохирогчд өөрсдөө баг хүнтэй зээл авах гээд ч юм уу ямар нэгэн байдлаар өөрсдөө нэг давуу байдал олох гээд хохирогч болчиход байгаа юм шиг тийм дүр зураг харагдаад байна л да тийм ээ. Тэгэлгүй яг өөрсдөө гэмтэргийн хохирогч болоход нөлөөлөд тий. Тийм магадгүй зарим тохиолдолд одоо зээлийн хүсэлт өгөөд гарахгүй байгаа иргэд маань тэр төрлийн гэмтэргийн хохирогч болж байгаа тохиолдлууд байна. За яг энэ төрлийн гэмтэргийн тухайд ийм тодорхой хэдэн ийм үйлдэлийн аргууд байна. За энэ үйлдэлийн аргуудаас хэдүүлээ ярих юм бол нэгдүгээрт за 8 сая төгрөг зээлээ гэж бодъё. Тухайн хүнтэй холбогдоод. За тэгэхээр тухайн одоо залж байгаа хүмүүс маань танд маш эвлэг хандна. За хандахдаа бол өө тэглгүй яах вэ? За та бид нар руу иргэний үнэмлэхтэй холбогдох бичиг баримтаа явуулаа. Бидний судалж үзье гээд. За судалсныхаа үндснээрээс танд хариу өгч байгаа. За таны зээлийн өсөлтийг бид хүлээн авлаа. За танд бол 8 сая төгрөгийн зээл бол гарах бүрэн боломжтой байна. Өөр газар зээлтэй байна уу? Эсвэл одоо хар дансанд орсон байна уу? Эсвэл үл хамааран. За зээл батлагчлаа гэж. За үүний дараа хоёр дахь шатлал явж байна л да. За нөгөө тухайн 8 сая төгрөгийн зээлийг авахын тулд та тэр зээлийг даатгуулах хэрэгтэй. Тэгээ энэ бол маш бага хэмжээгээр эхэлдэг. Эхлээд за та дээд зээлийн даатгалдаа за 150 сая төгрөг төлөх хэрэгтэй. За энэ данс руу хийгээрэй, тэр данс руу хийгээрэй. За зээлийн даатгал чинь боллоо. Тань руу гэрээ явуулж захимаар. За энэ гэрээ бол таны ингээд зээлийг баталгаажуулж байгаа гэрээ байгаамаа. За шимтгэл нь 10% гэдэг. Ингээд явахаар хүмүүс бол гайхах бах. 8 сая төгрөг зээлгэж исэн хүн 5 сая гаруй төгрөг бас залилуулсан ийм тохиолдол байна. Бид нар ингээд бодоход энэ маш юм гайхмаар юм шиг тохиолдол байгаа. Магадгүй та 8 сая төгрөг зээлгэж байгаа 5 сая төгрөг залилуулсан бол та зээл авах шаардлага байна уугүй гэдэг тал дээр ч юм уу бодчих магадгүй. Тухайн хүн маань нэг ихлээд нөгөө даатгалынхаа мөнгийг төлждөг, шимтгэлийнхаа мөнгийг төлждөг. Баг багаар нөгөө өөрөөсөө мөнгө гаргацдаг. Тэгэхээр нөгөө залж байгаа хүний зүгээс одоо яг энэ мөнгийг л хийчих юм бол таны зээл гарлаа их маягаар танд одоо байж болох боломжийн хэрэгээр авч байгаа энэ хэлбэр байхгүй. Тэгэхээр ийм пост мэдээлэлд битгий автаач, шүүлтүртэй хандаач гэж хэлмээр байна. Өө тэгэлгүй байх. Яг энэ бол үнэхээр санхүүгийн талаас ч гэсэн бодоод үзэхэд за санхүүгийн байгууллага бол тодорхой хэмжээнд түүнээс ямар зээлийг хэрхэн яаж төлөх талаар за хүүний талаар бол
харилцан тохирдог. За мөн дээрэс нь тухайн байгууллагууд маань өөрсдөө ашигын төлөө байгууллага байдаг. Гэтэл одоо ямар ч хүү төлөхгүйгээр, ямар ч барьцаа төлөхгүйгээр хин нэг нь танд яагаад энэ зээлийг өгнө гэж энэ талаар бид бас тунгааж бодож үзэх нь бас зүйтэй юм болов уу гэж харж байна. Ялангуяа бүр сошиалаар яваад байгаа мэдээлэл шүү дээ. Тийм тийм. За тэгэхээр подкастын үлдсэн хэсэгт хоёлаа завших гэмтэргийн талаар яриа. Бас л эн чинь болохоор энэ өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгтэй ороод байгаа шүү дээ. Өө тийм тийм. Яагаад ер нь завших гэмт хэрэг гараад байгаа юм бэ? За завших гэмт хэргийн тухайд завших гэмт хэргийг бид нар энгийн үгээр тайлбарлавал хоёр хувааж авч үзэж болно. За хоёр хувааж авч үзэхдээ за нэг нь бол хөрөнгө завших гэж байна. За хөрөнгө завших гэмт хэргийн тухайд тодорхой нэг хүнд тодорхой зүйлийг итгэмжлэн хариуцуулж буюу за даатгаж хариуцуулж итгэл хүлээлгэж үлдээсэн тухайн хөрөнгийг авч үлдсэн хүн нь цаашаага зарах, үргэлжлүүлэх, өөрийн болгох, буцааж төлөхгүй байх энэ асуудлыг бол бид нар хөрөнгө завших гэж ойлгож байна. Нөгөө талдаа нөгөө алдаатай гүйлгээ, андуурэгцэн илгээмж, гээгдлийн төрөнг алдуулмал завших гэд тусдаа бас нэг юм бүлэг болж орж ирж байгаа. Зүйл залтуулж орж ирж байгаа хэсэг байна. За тэгэхээр энэ дундаа бидний зөнхлөх одоо хэсэг болвол ялангуяа энэ алдаатай гүйлгээ, гээгдлийн төрөнг, за мөн ялгаагүй энэ алдуулмал гэдэг ойлголтууд бол маш их байна. За энэ яагаад энэ төрлийн ойлголтууд маш их байна вэ гэх юм бол хин нэгэн хүн зүгээр л газраас нөгөө юм олж байгаа мэтэр энэ гэмтэрэг үлдэгдэг. Гэтэл эрүүгийн хуулинд бол тусгаалan зохицуулаад өгчихсөн. За хин нэгний санаатай үйлдэл байна. Хин нэгний өмчлөлт байгаа, эсвэл эзэмшилт байгаа зүйлийг мэдсээр өж авж байгаа энэ үйлдэл байна. Нөгөө талаасаа хохирогчийн зүгээс бол санамсар болгоомжгүйгээр юмаа гээсэн. Энэ тохиолдлыг ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр иргэд олон нийт маань юу гэж ойлгоод байна вэ гэхээр альва нэг тохиолдолд газраас гар утас олох тийм энэ гар утас олохыгоо би магадгүй азтай байна гэж ойлгож байгаа. Гэтэл одоо өнөөдөр нийгэмд одоо хин нэгэн итгээд эзэнгүй гар утас байна гэж бол байхгүй шүү дээ. Тэр гар утсанд тодорхой хэмжээнд эзэн байгаа, эзэмшигч байгаа. За тухайн хүн магадгүй халааснасаа гээсэн байдаг юм уу, цүнхнээсээ унагсан байдаг юм уу? Бас ялгаагүй юмаа алдчихад хайгаад явж байгаа энэ тохиолдол байна. Тэгэхээр тийм энэ бүх тохиолдлыг л завших тийм гэж хэлээд байна шүү дээ. Энэ алдаатай гүйлгээ гэдэг дээр нөгөө хоёлын ихэнд ярьсан цахим залентайгаар холбоод ойлгоход мэдээж ингээл дансанд танихгүй хин нэгнээс мөнгө ороод ирлээ гэхэд бид нараас гайхаж хүлээж байгаа шүү дээ. Энэ юу болчихоо? За хин нэг нь ярих байлгүй дээ. За болохгүй бол одоо үрэх ёстой мó яах ёстой ингээл эргэлзэж эхэлдэж шүү дээ. Ийм андуураар гэсэн тохиолдол зөндөө л байдаг. Бид хэд ч гэсэндээ өөрсдөө магадгүй хин нэг илүү мөнгө явуулчихтаа андуурч алсандардаг шүү дээ. Тэгэхээр энийг яаж зохицуулдаг юм бэ? Хэрвээ тэр алдаатай гүйлгээг хэрэгжилчих юм бол би эрүүгийн хариуцлага хүлээн гэсэн үгүй. Энийг тайлбарлаж байна шүү дээ. За энэ эрүүгийн хариуцлага хүлээхэд за алдаатай гүйлгээ андуурэгцэн илгээмж, гээгдлийн төрөнг нь алдуулмал завших гэмтэргийн тухайд эрүүгийн хуулийн ерөнхий ангид бол хохирлын хэмжээ 300 сая төгрөгөөр зааж өгсөн байдаг. Бага хэмжээнээс дээш хохирол учирсан байхыг шаарддаг байх нэ. Хэрвээ бага хэмжээнээс доош одоо алдаатай гүйлгийг завшсан тохиолдолд та зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ хариуцлага хүлээх нь байна. За бага хэмжээнээс дээш буюу 300 сая төгрөгөөс дээш тохиолдолд та эрүүгийн хариуцлага хүлээх нь байна. Тэгэхээр магадгүй хин нэгэн хүнээс танд орж ирэхгүй эсвэл тэр мэдээлэл авагдаагүй гүйлгээ мөнгөн дүн орлого орж ирвэл та тэрийг бас нэгтэлж яах нэ, нэгтэлжсэн зүв байх нэ. Эргээд магадгүй зарим тохиолдолд бид нар бас бүх зүйлийг нөгөө гэмтэрэг гэж харахаасаа илүү за давхцал байхыг үгүйсэхгүй те. Магадгүй өнөөдөр тань 500 сая төгрөг би өгөх ёстой байсан. Гэтэл өөр хүнээс 500 сая төгрөг яг давхцаад ороод ирлээ. Энэ тохиолдолд бид нар гэмтэр гэж үзэхгүй. Яагаад гэвэл магадгүй та надаас шилжүүлж байгаа мөн гэж ойлгож байна. Гагцгүй та хүнээс авсан тэр андуурэгдсэн гүйлгийг зайлшгүй буцааж төлөх үүргийг бол хүлээн. Тэгэхээр одоо бидний зах зээлийн нийгэмд аливаа нэг зүйл үнэгүй байхаа бол болсон гэдэг агуулгыг бол илэрхийлж шүү дээ. Тий. Олсон хүний ол центр гээл те бид чинь нэрлдэг байсан бол одоо олсон эд зүйлийг заавал буцааж хүнд нөгөө тэхгүй бол
эрүүгийн хариуцлага хүлээх нэр Тийм тийм. ээ. Магадгүй хөдөө орон нутагт хин нэгэн алдуулмал ижил сүрэгт нийлсэн тохиолдолд ч гэсэндээ энэ бас гэмт хэрэгт тооцох магадaltaй байх нь шүү дээ тийм үү? Тэгэлгүй яг. Энэ гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх талаар эсвэл энэ гэмт хэргийн холбогдохгүй байх талаар бол бид тодорхой арга хэмжээнүүдийг бол авч байгаа. За тухайн хүн маань олсон гар утас байдаг юм уу? Эсвэл одоо бэлчээр дээр нь хүрээд ирсэн мал байдаг юм уу? Энийг эрх бүхий байгууллагад мэдэгдэж байна. Эрх бүхий байгууллага гэдэгт маань засаг дарга за мөн цагдаагийн байгууллага орж ийн. За та тухайн эд хөрөнгийг олсон даруйдаа цагдаагийн байгууллагад мэдэгдээд за цагдаагийн байгууллага тухайн эд хөрөнгийн эзнийг бол хайж эхэлнэ. За үүний дараа 1 жил өнгөрсний дараагаар эзэн нь олдохгүй бол за энэ бол та шударга эзэмшигч болоод за үнэхээр яг таны өмч болох нэ. Та шударга эзэмшигч болох нэ. Харин эрх бүхий байгууллагт мэдэгдэхгүй байснараа та энэ гэмт хэргийн холбогдогч болох магадaltaй байгаамаа. Бас сошиалын нэг гэрэл гэгээтэй тал нь анзаарахад тэгсэн байсан л та. За ийм гар утас олчлоо, хүүхдийн утас бололтой тий кода хийгээд аваарэ гэдэг ч юм уу. Хүмүүсийн бас ухамсар хандлага бас нэг талдаа ингээд завшиж байгаа ч гэсэн нөгөө талдаа сайн зүйлүүд бас байна. Тэгээ сошиалыг хэрэглээ. Зөв бүтээлтэй ашиглаж байгаа. Бид гэмт хэрэг гэж юуг үзэх юм бэ гэд бас эргээд ярих хэрэгтэй л та. Тухайн сошиал дээр гар утасны зургийг тавиад мөн дээрээс нь энэ хүн ирж аваарай гэд илэрхийлж байна тий. Тэгэхээр тухайн хүний зорилго нь юу юм бэ гэж. Зорилгоороо ялгагдж байна тий. Тэр хүн тэр олсон одоо эд зүйлээ эзэнд нь буцааж өгөө илэрхийлээд энэний эзэн байна уугүй юу хайж ийн. За үүний дагуу ч гэсэн цагдаагийн байгууллагаас холбогдоод олсон бол ингээд яваарай гэдэг талаар нь заавар зөвлөмж өгөөд явж байгаа. Харин нөгөө талд нь олсон боловч буцааж өгөхгүйгээр өөрийн болгож байгаа үйлдэлийг бид нар гэмт хэрэг тооцоод байгаа байхгүй. Тэгж ойлгохоор байна өнөөдөр. За баярлалаа. Өнөөдөр бас заллах болон завших энэ гэмт хэргийн талаарх ойлголт мэдээллийг студид ирж цаг зав гаргаад мэдээлэл өгсөнд баярлалаа. Өнөөдрийн подкастт урьж оролцуулсанд баярлалаа. За тэгээд иргэд олон нийтэд за цахим гэмт хэрэг болно. За завших гэмт хэрэгээс урьдчилан сэргийлье. За мөн дээрээс нь уг гэмт хэргийн хохирогч мөн холбогдогч болохын тулд хэрсүү байцгаая гэдэг юм уриалгыг бол Налах Бахангаа дүргийн прокурорын газрын зүгээс хүргэж байна. За баярлалаа. За өнөөдөр Налах Бахангаа дүргийн прокурорын газрын хяналтын прокурор Лавга подкастт оролцлоо. Эх 7 хоногт шинэ подкасттай иргэд уулзъя.